үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Ач буян тэрвэл компани төмөнд нээлттэй хязгаарынхын компани жолооч нар аймгийн удирдлагуудад шаардлага хүргэлээ. 2019 онд аймгийн хэмжээнд галзуу өвчний 26 тохиолдол бүртгэгджээ. Баруун бүсийн ахмадын асрамж үйлчлэгээний төвийн нэг давхарт алтан үе сүүллийн үйлчлэгээг үзүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгалаа. Эдгээр улам бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Ач буян тэрвэл компани төмөн нээлттэй хязгаарынхын компаниуд Увс аймгийн иргэдэд хот хоорондын нийтийн тээврийн үйлчлэгийг үзүүлсээр ирсэн. Аймгийн нийтийн тээврийн үйлчлэгээнд Боршон хөдөн нэртэй компани 3 дахь нийтийн тээврийн үйлчлэгийг үзүүлэхэд орж ирэх гэж байгаатай холбогдуулна. Өнөөдөр ач буян тэрвэл компани төмөнд нээлттэй хязгаарынхын компани жолооч нар аймгийн удирдлагуудад албан шаардлагыг хөргүүллээ. Увс аймгийн ард иргэдийн хот хооронд зорчих нийтийн тээврийн үйлчлэгийг ач буян тэрвэл төмөнд нээлттэй хязгаарынхын компаниуд үзүүлдэг. Тус хоёр компани нийтийн тээврийн үйл ажиллагаа гэрээнд заасан хугацаа цагийн хуваарийн дагуу 10 гаруй жил Увс аймгийн ард иргэдэд үйлчлэхдээ өөрсдийн нөөц бололцоон тулгуурлан эрх хөхийн байгууллагаас гаргасан шийдвэрт нийцүүлэн ажиллаж ирсэн бөгөөд иргэдийн ая тухтай зорчих нөхцөл боломжийг сайжруулан аюулгүй түргэн шурхаа үйлчлсээр ирсэн. Өнөөдөр тус хоёр компани зүгээс 3 дахь нийтийн тээврийн компани Увс аймагт орж ирэх гэж байгаатай холбогдуулан албан шаардлагыг аймгийн удирдлагуудад хөргүүллээ. Сая ингээд Увс аймгийн дастаргын орлогч Нэмсамбуу даргад ач буян тэрвэл болно. Төмөнд нээлттэй хязгаарынхын компани зүгээс албан шаардлагыг хөргүүлээд гарч ирлээ. Ингээд төмөнд нээлттэй хязгаарынхын компани ач буян тэрвэл нь болохоор зам тээврийн харьяа байгуулгах авто тээврийн үндэсний төвтэй гэрээгээр ажлын үргээг гүйцэтгэдэг байгаа. Тэгээд гэрээний 1/5-д бол заасан байдаг. Юу гэж заасан байдаг вэ гэвэл нэмэлт цаг давтамж оруулахаар болвол үндсэн чиглэлд явж байгаа аж ахуйн нэгжүүд нь давуу ирэхээр аж ахуйн нэгжүүдэд саналыг эхэлж тавина гэсэн тийм заалт байдаг. Тэгээд тухайн саналыг бол автотын үндэсний төвөөс тухайн хоёр компанид бол танах бол 6 цагийн давтамжийг нэмэх боломжтой юу гэдэг саналыг бол тавиагүй. Тухайн хоёр компанийн хувьд бол цагийн давтамжийг бол нэмж автобусаар ингээд үйлчлэх бол бүрэн боломжтой. Цагийн давтамж гэдэг бол дахиад 6 цагийн давтамжийг нэмж оруулна гэдэг бол цагийн давтамж нь 85-аас 90% байж цагийн давтамжийг оруулж ирдэг. Одоогийн байдлаар бол зорчигчийн урсгал бол автотын үндэсний төвөөс гаргасан 19 оны сүүлийн мэдээгээр бол 75% гэсэн тийм мэдээг бол автотын үндэсний төвийн Увс аймгийн автотын үндэсний төвөөс бол мэдээг бол хоёр аж ахуйн нэгжид гэрээ дүгнэхдээ бол мэдээг өгсөн байгаа. Одоо Боршон хөдөн компани бол манай хоёр компани 6 цагийг нэмэлтээр оруулж ирээд манай хоёр компани татгалзсан тохиолдолд тендер зарлагдаад тухайн орохгоо явж байгаа Боршон хөдөн компани маань тендертэй ороод тендертэй шалгарсан тохиолдолд бол манай хоёр компани бол тэр компанитай бол явах эрхгүй гэдэг талаас нь бол бид нэр ямар нэгэн тийм сөргөлдөх ямар нэгэн шаардлага байхгүй. Тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд бол стандарт шаардлага Монгол улсын хууль журам гэж байдаг. Тухайн журмыг бол ямар нэгэн байдлаар хангаж эрх хөхийн байгууллагаас 3 дахь эрх хөхийн байгууллагаас эрхийг авчиж үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн эрхийг бол 2 жилд нэг удаа баталгаажуулдаг. Жилд нэг удаа стандарт хэмжээндсэн төвөөс баталгаажуулдаг. Манай хоёр компанийн хувьд бол 19 онд бол IT Consulting гэдэг 3 дахь компаниар зам тээврийн яамнаас зөвшөөрөгдсөн хувийн тим хвшлээс бол аль байгуулга нь үйл ажиллагаа явуулах эрхээ бол аваад үйл ажиллагаагаа хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашдаа ч гэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Бид бүхэн ард олондоо илүү найдвартай, илүү чанартай, илүү хүртээмжтэй байдлаар үйл ажиллагаа хөргөнэ. Тэгээд бол аймаг орон нутгаас бол ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр дэмжсэн бичиг автотын үндэсний төвд өгсөн байгаа. Тэгэхээр автотын үндэсний төвөөс бол аймаг орон нутгийн хүсэлтийн дагуу явуулах гэж байна гэдэг тийм шийдвэрийг танилцуулж байгаа. Тэгээд ямар нэгэн тийм манай хоёр компанид бол энд ер нь нэг дарга цэрэг гэсэн тийм хүмүүсийн ямар нэгэн дарамт шахалт бол ихээр ирж байгаа. Одоогийн байдлаар бол бид нар бол эрх ашигынхаа төлөө тууштай цааш тэмцэж эрхээ бол хамгаална. Энэ бол яагаад эрхээ хамгаална гэж байвал компани эрх хамгаалах биш. Компанид гэдэг чинь цаана ажилчид ажилладаг. Ажилчид нь бол ард түмэн, Увс аймгийн ард түмэн. Увс аймгийн ард түмний нэг л төлөөлөл болж Увс аймагт үйл ажиллагаа явуулж төрийн захиалга тээврийн үйлчлэгийг Увсын энэ төмөнд нээлттэй ач буян тэрвэл гэсэн компани жолооч нар
хийж гүйцэтгэж байгаа. Тийм болохоор явуулахын тулд одоо аймаг орон нутгаас дэмжиж туслана гэдэгт бид их итгэж байна. Тус хоёр нийтийн тээврийн үйлчлэгээний компани нь автотээврийн үндэсний төвдөө гэрээтэй ажилдаг. Нэмэлт цаг давтамж оруулахаар болсон тохиолдолд хуулинд зааснаар давуу эрхийг эдлэж буй аж ахуйн нэгжид саналыг тавих заалтай байдаг боловч өнөөдөр тус хоёр компанид ямар ч санал ирээгүй талаар жолооч нар хэлж байсан юм. Хэрвээ иргэд нэмэлт цагаар давтамж оруулахыг хүсвэл манай хоёр компаниуд бүрэн үйлчлэх боломжтой. Нийтийн тээврийн үйлчлэгээнд 3 дахь компани орж ирснээр одоо үйлчлэгээ үзүүлж байгаа тус хоёр компанийн үйлчлэгээнд дугуйлал гарах учраас энэхүү жолооч нар эсэргүүцэн аймгийн удирдлагуудад албан шаардлагыг хөрвүүлсэн юм. Одоогоор нэг автобусны жолооч сард нэг удаа бүтэн нэрээс хийдэг бөгөөд 3 дахь компани орж ирвэл 2 сард нэг болох учраас нийтийн тээврийн компани жолооч нар 3 дахь компаниг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан юм а. За өнөөдөр ч бас бид нар бас ажлын өргөөг үүсгэж байгаа хүмүүсээ энэ хоёр компани. Тэгээд бид нар чинь ажлын ачааллаа бүтэн даагаад бүх хэрэгслэн даагаад өнөөдөр явж байгаа бид нар манай компаниуд. Тэгээд одоо энэ үйл ажиллагаандаа бид нар бүх юугаан хийж ажил өргөн гүйцэтгээд ингээд явж байгаа нөхцөлд бас нэг цагийн давтамж урах тийм асуудал бол бидэрт байхгүй хаа. Бид нар ажил өргөн хангалттай гүйцэтгээд явж байгаа. Тэгээд одоо энэ үйл ажиллагаанд бас юу яагаад байгаа. Яг нэг цагийн давтамж урах талаас асуудал яригдаад байна шүү дээ. Тийм учраас энд бид нар чинь бас манай жолооч нар чинь хоёр талдаа одоо 7 хоногор юун тэр оюутны ачаал машилгын асуудал байх болсон. Тэгээ ерөөсөө энэ анх үүсгэн байгуулснаас хойш бидний энэ үйл ажиллагааг найдвартай ачаалан дагаад явж байгаад учраас одоо бид нэр ийм шаардлага хөргүүлээд ингээд явж байгаа. За бид нар одоо өнөөдрийн ямар асуудлаар энд ингээд бас олон жолооч нар ингээд зөвлөд байна вэ гэвэл одоо орон нутгатаа бол нэг компани, хот толоосоо нэг компани ингээд хоёр компани энэ Увсан аймагт одоо зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. За тэгээд одоо бид нэр өнөөдөр яагаад цугласан бэ гэвэл одоо цагийн давтамж нэмж одоо 6 цаг 18 цаг гэдэг цагаар одоо бас нэг шинээр компани орж ирнэ гэсэн ийм асуудал яригдж байгаа. За тэр нь бол бас нэг хуулиараа бол бас юу яадаг юм шиг байна л да. Энэ орон нутгийн удирдлага бас одоо бас бичиг зөвшөөрөл авч яж одоо дэше автотээврийн үндэсний төв рүү одоо тэр бичгийн дагуу тэр автотээврийн үндэсний төв бас одоо тэр орж ирэх гэж байгаа компанид бас зөвшөөрөл өгд юм байна. Тэгээ одоо манай аймгаас бол тийм бичиг очсон байгаа. Одоо автотээврийн үндэсний төв дээр очсон байгаа байхгүй юу? Тэгэл одоо бид нар одоо орон нутгатаа бас одоо энэ удирдлагуудаа шаардлага бичих хөргүүлээд та нар одоо энэ тал дээр бас нэг эргэж харж үзээч. Манай хоёр компани бол одоо ачааллаа даах чадвар сайтай байгаа. Парк ашиглалт нь бол одоо хуулийн дагуу бол ер нь бол 80-аас 90% байх хэрэгтэй байна. Тэгтэл бол одоо манай хоёр компани аль аль нь бол дөнгөж нэг 70% л байгаа. Суудлаа ашиглалт. Тий, суудлаа ашиглалт нь бол тий. Тэгээд бол одоо ер нь бол одоо хуваар гардаг байхгүй юу? Одоо ингээд хоёр компани араас одоо ээлжээр явдаг тийм хуваарийн дагуу одоо үзэх юм бол одоо манай компанийн хувьд бол одоо ер нь бол бараг нэг жолооч нь Улаанбаатар хотод очоод одоо 15-аас 16 он жах. Тэгэхээр ер нь бол бараг нэг сард бол ер нь нэг ирээсэл одоо бүтэн нэг ирээсэл хийдэг гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхээр ч одоо ер нь бол цагийн давтамж нэмж тийм ээ дахиж шинээр одоо нэг компани оруулж шаардлага ер нь байхгүй гэж л одоо манай хоёр компани үзэж байгаа байхгүй юу? Ямар ч шаардлага байхгүй. Байгаа бол одоо бид нар бүгд өөрсдөө явах бүрэн дүүрэн боломжтой тэр цагаа бид нар аваад тэгээ одоо энэ чинь би чинь 10 он чинь 10 оноос үл зогсож шүү дээ. Хотод очоод дахиад 14 он би энэ оронд хангалттай явах боломж байна шүү дээ. Бид нар сардаа нэг л ирээс явж байгаа шүү дээ жолооч. Ороод ирэх юм бол одоо сардаа нэг явдсан жолооччууд бүгд үнэхээр бүр холдсон шүү дээ. Хоёр сардаа нэг явдаг ч юм уу ингээд ажлын бүтэмж бүгд одоо ингээд муудлах гэсэн үг байхгүй юу. Ер нь бол яг үнээр орох шаардлагатай бол энэ хоёр компани бүрэн дүүрэн явах чадвартай байгаа. Тэр цаг дээр бол Ер нь одоо тэр компани аж ахуй нэгж одоо орон нутгийн талаас ч гэсэн одоо дэмжиж ажиллая гэж байгаа бол хэрвээ одоо энэ хоёр компани бол үнэхээр явах чадвар нь бол бүрэн 100% байгаа байхгүй юу. Хэрвээ 3 дахь компани бас ингээд хуулийн дагуу шударгаар өрсөлдөд ороод ирлээ гэж бодоход бол аж ахуй нэгжүүд бол ер нь бол хүнд байдлаа орно гэж үзэж байгаа. Ер нь бол угаасаа бодит амьдрал дээр бол тийм байгаа. Бол оруулж ирэх шаардлага байхгүй. Одоо яг одоо энэ үед бол ер нь оруулж ирэх шаардлага байхгүй.
Хүний урсгал бол тийм сайжраг байна. Энэ хоёр компани чинь бүгд эдийн засгаараа хямраад өмнө шүү дээ. Одоо жишээ нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг яаж төлөх вэ? Эрүүл мэндийг яаж төлөх вэ? Тийм ээ. Татвар төрөөсөө яаж төлөх вэ? Бүгд ингэ тоглолтод ирнэ шүү дээ. Одоо манай компанид зөвхөн Увсамгийн чиглэлд 25 жолооч явж байгаа. Тэр чинь ховдох 25 автобус явж байгаа. Жишээ нь нэг автобусан дээр 2 жолооч явж байгаа. Энэ чинь 50 гэр бүл. Энэний задал дээр өчнөө хүн байгаа шүү дээ. Манай би одоо Увсамгт Пурган гэж явж байхад анх явж байсан. Тэгээд анхны паз автобус Эрхэнбаяр гэдэг жолооч явах тэрний туслагаар анхны ганцхан паз автобус явж ирсэн. Одоо тэрнээс хойш 10 гидон дэхлээ. Энэс одоо хүртэл би явж байгаа хоёр компанид амжаад ач уйнд анхны явж байсан. Тэгээд одоо Дүмднэлтэн компанид 11 оноос ирж явсан. Тэр тухайн үед бол паз автобус ганцаар нь явж байсан. Тэгээд сүүлдээ одоо хэдэн ч автобус орж одоо тэр үеиг бодоход одоо хоёр компани нийлээд 50 автобусын улаан гомд явж байна. Миний тоогоор сумхотор нийлсэн. Өнөөдөр энэ компани орж ирнэ гэдэг нь тэр хүмүүсийн ашиг сонирхолд байж ч болно. Тэр хүмүүс бас амьдрахын төлөө орж ирж болно. Тэрийг өгөөсгөж байгаа юм биш. Ард түмэн 6 цаг хүсээд байгаа бол хоёр компани тэрийг даах чадвартай. Тэр тухайн үеийн цаг дээр нь өдөр дээр нь 6 цагаар оруулаад ирвэл хоёр компани хүлээгээд авах юм чадвартай гэдэг цаана боловсон хүчин жолооч нар нь бүгд бэлэн байгаа. Хүсэлт шаардлага нь бол 6 цагийг заавал ард түмэн хүсээд байгаа бол энэ хоёр компанид нь өдөртөн зөвшөөрөөд эстэй дагаад орж явж чадна гэх юм бол тийм л хүсэлтийг бид нар хүлээж байна. Аймгийн удирдлагын зүгээс нийтийн тээврийн үйлчлэгээний хоёр компани жолоочноороос ирсэн шаардлагыг хүлээн авсан бөгөөд тодорхой албан байгууллагаас мэдээллийг аваад эргэж хариу өгөхөр болсон юм. Аймаг орон нутгийн зүгээс аль нэг компани бизнесийн салбарын үйл ажиллагаанд оролцож нэг талыг барьж байгаа зүйл байхгүй гэдгээ мэдгдсэн юм. Үйл ажиллагаа явуулдаг, зуршиг тээврийн үйл ажиллагаа явуулдаг ач уйн компани Дүмднэлт тоош компани удирдлагууд бол сая орж ирж бас бидний энэ одоо бизнес үйл ажиллагаанд харшилсан үйл ажиллагаа явуулах гэж байна. 3 дахь компани орж ирэх гэж байна гэдэг байдлаар одоо бичиг өглөө. Тэрийг одоо шаардлага хөргүүлсэн бичгийг бол аль ёсоор хүлээж аваад би бол судлаа. Судлаад одоо холбогдох мэргэжлийн байгууллагаас нь тодруулаад хариу өгье гэдэг хариултыг өгсөн байгаа. Энэ дээр бол бас мэдээж одоо бид нар бол энэ хоёр компани олон жил үйл ажиллагаа явуулсан гэдгийг нь бол мэдж байгаа. Гэхдээ бид нар одоо ямар нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг бол би бол адилхан энэ одоо сошиал болон бусад мэдээлэлтэй учраас энийг мэргэжлийн байгууллагаас нь тодруулсан. Аймаг орон нутгийн хувьд бол нэг 20 залуу нийлээд бид нар тээврийн компани үүсгэн байгуулж байгаа. Энийг бол дэмжиж өгөөч гэсэн байдлаар хандсан байгаа. Тэрийг бол тухайн үед нас аймаг орон нутгаа хандаад за шаардлага стандартын шаардлагыг хангасан байвал тэр мэргэжлийн байгууллагууд нь бол одоо судалгаа шинжилгээгээ хийгээд шаардлагатай зөвшөөрлөд бол тэрийг нөгөөд ажиллах байхаа гэдэг байдлаар ажиллаж байгаа. Түүнээс биш аймаг орон нутгийн хувьд энэ бизнесийн салбарын үйл ажиллагаанд оролцоод нэг талыг бариад яваад байсан юм бол байхгүй гэдэг бол салбарын ёсоор хэлмээр байна. Мэдээж Увс аймгийн маань 20 залуу нийлээд бид нар одоо ийм паркта ийм үйл ажиллагаа явуулах гэж байна. Ингээд аймаг орон нутгаас ингээд бас дэмжиж уламжилж өгөөч гэдэг байдлаар бол бид нар мэргэжлийн байгууллагууд нь дэмжиж уламжилсан тийм л үйл ажиллагаа болсон байгаа. Нийтийн тээврийн үйлчлэгээ үзүүлж байгаа тус хоёр компани зүгээс 3 дахь компанийг сайтар судлаж Монгол улсад мөрдөгдөж байгаа хот ордын зуршиг тээврийн үйлчлэгээний стандартыг хангаж байгаа эсгэд хяналт тавьж байж шаардлагыг хангасан тохиолдолд оруулж ирэх ёстойг хэлж байсан юм а. Дараагийн мэдээ. Маламтны галзуу өвчний улиралчлал эрхлэлтэнтэй холбоотой улсын хэмжээнд галзуу өвчний тохиолдол нэлээд бүртгэгдэж байна. Аймгийн зооны зөвчин судлалын төвөөс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Маламтны галзуу өвчний улирал эрхлэлтэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд өвчний тохиолдол их бүртгэгдэж байна. Тухайлбал 2020 он гараад 8 хонж байхад улсын хэмжээнд маламтны галзуу өвчний 131 тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үеэс 10% өссөн үзүүлэлттэй байна. Нийт эрсдэл үүсгэгч эзэн амьтдаас мал эмнэлгийн шинжилгээгээр 47%-аас нь галзуу өвчний вирусын илэрсэн хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна. Аймгийн зооны зөвшин судлалын төвөөс орон нутгийн хэмжээнд маламтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сургалтыг хийж ажиллаж байна. За тэгэхээр мал эмтний галзуу өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулаад одоо с ิจ гтэй тохиолдлын тоо маань одоо аймгийн хэмжээнд болон улсын хэмжээнд маань ихсэж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад тавхинд одоо мэдээлэл хүргэж байна. За ерөнхийдөө 20 аймгийн 22 сум нийслэлийн 4 дөрвөөс нийтдээ
одоо энэ оны байдлаар 131 тохиолдол бүртгэгдсэн галзуу өвчний с жигтэй. Тэндээс одоо галзуу өвчний их хуурхай болох эзэн амьтдаас нь одоо малын эмнэлгийн газар маань шинжилгээ авч шинжилгэхэд 47% нь галзуугийн вирус илэрч байна гэсэн одоо мэдээлэл одоо өгсөн. Тэгэхээр галзуугийн с жигтэй тохиолдлын тоо маань өмнөх оны мөн үетэй харьцуулахад болохоор 10% ихссэн байгаа. Тэгэхээр галзуугийн с жигтэй тохиолдлын тоо маань ихссэн байна. Малын эмнэлгийн шинжилгээгээр уншийн баталгаа ажилтны хувь 47% буюу өндөр түвшинд байгаа учраас хүн ам маань одоо галзуугийн эрсдэлд өртөх, хүн галзуу өвчнөр одоо өвчлөх эрсдэл өндөр байна. Тиймээс ард иргэд маань урдсан сэргийлэх, арга хэмжээг одоо зайлшгүй мэдэх их шаардлагатай байна. За тэгэхээр галзуу өвчин гэдэг маань ерөнхийдөө ямар өвчин юм бэ гэхээр вирусаар үүсгэгддэг төв мэдрэлийн тогтолцоог одоо сонгомлоор гэмтээж нас баралтаар төгсдөг ийм өвчин байгаа. Ерөнхийдөө бол ангаа ухаанд галзуу өвчнийг бүрэн төгс эмчилгээг одоо бол гаргаагүй. Тэгэхээр хэдийгээр 100% нас баралтаар төгсдөг ч гэсэн ард иргэд маань 100% сэргийлэх бүрэн боломжтой. 2019 онд Увс аймгийн хэмжээнд галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын нийт тоо 26 бүртгэгдсэн юм. 10 тохиолдол нь зэрлэг анамтанд хазуулж уруулж ноцуулж шүлтүүлсэн бол 16 тохиолдол нь эзэнтэй болон эзэнгүй нохоонд уруулж ноцуулж хазуулсан тохиолдол байгаа юм. Галзуу өвчин нь вирусаар үүсгэгдэг төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг одоогоор эмчилгээний асуудлыг шийдэж чадаагүй халдвар авсан тохиолдолд 100% нас баралтаар төгсдөг онцлогтой зооноцын хурц халдвар төвөвч юм. Малын амтны галзуу өвчнөөс сэргийлэх золбин ногтоос сэрэмжиж галзуугийн өвчний с жигтэй тохиолдол илэрвэл мэрэгжлийн байгууллагад яаралтай хандахыг эмч мэрэгчлэлтэн зөвлөж байна. За тэгэхээр галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд маань нэгдүгээр бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр шөнөөрийн цагаар явуулахгүй байх. Галзуугийн с жигтэй мал амьтанд ойртохгүй, хөрөлцөхгүй, уруулж нөцүүлэхгүй, шүлтүүлэхгүй байх тал дээр одоо ард иргэд маань сонин сэрэмжтэй байх хэрэгтэй байна. За тэгэхээр галзуу өвчний маань их хуурхай нь бол одоо Монгол орны хэмжээнд гэх юм бол 60% нь болохоор нохооноос алдаж байгаа. 40% нь болохоор зэрлэг амьтад хамаардаг байгаа. Тэгэхээр зэрлэг амьтад нь болохоор чуун, өнөг, херс гэх мэт амьтад нь одоо орж байгаа. Тэгэхээр ялангуяа энэ малчин нард иргэд маань малаа хариулж малд явж байгаа үед болохоор бэлчээрд явж байгаа үед галзуугийн с жигтэй одоо зэрлэг амьтанд уруулж нуцуулахгүй байх. Тийм амьтныг одоо харсан тохиолдолд холбогдох мэрэгжлийн байгууллага малын эмнэлэгт ерөнхийдөө хандах хэрэгтэй. Тэгэхээр одоо зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна. Хэрвээ галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдолд одоо яах юм бэ гэхээр хамгийн түрүүнд галзуугийн эрсдэлд өртсөн, уруулсан, шүлстүүлсэн, хазуулж шарх сөрөг үүссэн тохиолдолд шархыг одоо саунта бүлэвсээр 10-аас 15 минут угаах. Тэгснийхээ дараа холбогдох эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлэх. Тэгээ өөрийгөө хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх зорилгоор вакцины бүрэн тунд хамрагдах ёстой. Хүмүүс маань ерөнхийдөө вакцины бүрэн тунг авахгүйгээр эхний 1-2 тунг хийлгээд орхичдаг. Энэ маань өөрөөр хэлбэл өөрийгөө эрсдэлд одоо оруулж байна. Тэгэхээр галзуу бол хэлсэнчлэн 100% нас баралтаар төгсдөг учраас галзуугийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдчихаж өөрийгөө бүрэн хамгаалж урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Галзуугийн эсрэг вакцин маань ерөнхийдөө 5 тун хийгддэг. Тэгжээж бүрэн тунгаа авна. Энэ нь болохоор ерөнхийдөө 0, 3, 7, 14, 28 хоногудад хийгддэг байгаа. Тэгэхээр эмнэлэг тариа эмнэлэгтээ очиж үзүүлээд хуваарийнхаа дагуу вакцины бүрэн тунгаа хийх шаардлагатай байна. Увс аймгийн зооноч өвчин судлалын төв нь аймгийн болон сумын хэмжээнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд мэдээллийг хүргэж, санамж материалыг бэлтгэн тарааж албан тоотоор галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргэхийн зэрэгцээ. Бүх сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн вакцинатортой хамтран мэдээлэл солилцож аялаж байна. Мөн орон нутгийн захиргаа, аймгийн эрүүл мэндийн газар, онцгой байдлын ерхий газар болон малын эмнэлгийн байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна. Ойрын хоногудад ихэнх нутгаар хүйтний эрч баг зэрэг чангарна гэж ус загвар уушны шинжилгээний газраас мэдээлж байна. 1-р сарын 9-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн хойд хэсгээр 10-нд баруун аймагуудын нутгийн зарим газар, зүүн аймагуудын нутгийн хойд хэсгээр
11-нд баруун болон говийн аймагуудын ихэнх төв аймагуудын өмнөд хэсгээр 12-нд баруун болон говийн аймагуудын зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-аас 11 м-т хүрнэ. Увснуур болон дархтын хотгор завхан голын их идэр тэс голын хөндөгөөр шөндөө 37-оос 42 градус, өдөртөө 26-аас 31 градус, хангаа хөвсгөл хинти, уулархаг нутаг, их нуруудын хотгор, байдраг, иг үүр, орхон сэлэнг, хараа ёроо, хэрлэн, онон, угал голын хөндөгөөр шөндөө 28-аас 33 градус, өдөртөө 18-аас 23 градус хүрч хөдөлгөх төлөвтэй байна. Монгол улсын ерөнхий сайд асан сайхан бэлгийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр оюун толгой төслийн далдуурхан бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулн ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн авилгатаа тэмцэх газар шалгаж байсан билээ. Уг хэргийг шалгах явцад түүнийг албатан саатуулах шаардлагатай гэж үзэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдаа хорих 461-р ангид 1 сар орчим хорьсон ч төд удалгүй сулуулсан байна. Түүнд хөлийн хориг тавьсан боловч сайхан бэлэг эрүүл мэндийн шалтгаантай өмнөд Солонгост эмчилүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж улмаар Чингэлтэй дүүргийн шүүгт түүнд тавьсан хөлийн хоригийг цуцалсан байна. Сайхан бэлэг нь 12 дугаар сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдгдсэн ч тэрээр өнөө хүртэл Монгол улсад ирээгүй хэвээр байна. Тэрээр бүгд найрамдах Солонгос улсад биш Америк нэгдсэн улсад байгаа ба улмаар албадан Монгол улсад авчрах ажиллагаа авилгатаа тэмцэх газраас явуулж эхэлжээ. Их сурвалжийн мэдээлж бугаар түүнийг Америк нэгдсэн улсаас албадан нэрвүүлэхэд тодорхой цаг хугацаа орохоос гадна эрх зүйн үндэслэлүүд ил тод Америкийн хуулийн байгууллагатай ойлголцсон байх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Одоогоор сайхан бэлэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавцаст хэргийг прокурорын газарт шилжүүлжээ. 2019 онд Улаангом сумын 11-р багт 1661 м урттай дулаан, цэвэр усны 5 хос шугам, 880 м бохирын шугам татаж, түүнийг тэжээх 22 будаг шинээр гаргасан байна. Энэ ажлыг улсын комисс хүлээн авсан бөгөөд хэрэглэгчээ холбоход бэлэн болсон байна. Ингэснээр Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт агаарын болон хөрсний бохирдлыг шийдэж иргэдийн аюулгүй цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдээд байна. Ямар ч тач шинэ оны босгон дээр тус багийн 3 хэрэглэгч анхлан холбогдоод байна. 2020 онд үргэлжлүүлэн 1500 м урттай дулаан, цэвэр усны 5 хос шугам, 1000 м бохирын шугам татгаар төлөвлөсөн байна. Ингэснээр Улаангом сумын 11-р энэ он гэхэд яндангүй, нөхөн жорлонгүй орчин үеийн гэр хороолол болж хөгжлийн дараагийн шат буюу дахин төлөвлөлтөд шилжих юм. Улаангом сумын гэр хорооллыг дэвтгүүлэх ажилд Улсын хурлын гишүүн Сангийн сайд Хүрэлбаатраар ахлуулсан. Ус аймгаа сонгогдсон Улсын хурлын гишүүд санаачлагтай ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 9 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд дахин 9 тэрбум төгрөг улсын төсвөд суулгаад байна. Ингэснээр Улаангом сумын 4, 5, 6, 11-р багууд дид бүтцэд холбогдох боломжтой болоод байгаа юм а. Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо Монгол, Америкийн нэгдсэн улс, Японы 3 талт уулзалт энэ сарын 10-нд болно. Уулзалтаар Монгол, Америкийн нэгдсэн улс, Японы стратеги түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, Солонгосын хойг болон 3 талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Уулзалтад Монголын талыг гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга даваа сүрэн, Америкийн нэгдсэн улсын талыг төрийн департаментийн зүүн Азийн асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга Стилвел, Японы талыг гадаад хэргийн яамны Аз, Номхон далайн газрын ерөнхий захирал Такизаки нар тэргүүлж оролцсон. Пүүт залын U16, U14 насны ангиллын хөвгүүдийн цом 2020 баруун бүсийн тэмцээн Увс аймагт энэ сарын 7-нд эхэллээ. Тус тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбооноос аймгийн хөл бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд Баян Улгийн Ховд, Увс аймгийн 7 багийн 105 тамирчин оролцож байгаа бөгөөд насныхаа ангиллалд эхний байр эзэлсэн баг тамирчдад энэ сарын 21-нд Улаанбаатар хотод зохион байгуулах шигшээ тэмцээнд оролцох эрх авах бөгөөд шигшээ тэмцээндээ эхний 8 шалгарсан баг хотод шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм байна. Иймээс багууд ихээхэн хариуцлагатай тоглолтуудыг хийж байна.
Дараагийн мэдээ аймгийн хөдлөр халамж үйлчлэгээний газрын дэргэдэх баруун бүсийн ахмадын асрамж үйлчлэгээний төвд 1-р сарын 6-наас эхлэн ахмадуудыг өвлийн улиралд амарч суулгах боломжоор хангана баруун бүсийн ахмадын асрамж үйлчлэгээний төвийн нэг давхрыг бүрэн тогтчуулна ахмадуудаа хүлээн авч байна. Аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын дэргэдэх баруун бүсийн ахмадын асрамж үйлчлэгээний төв нь ахмадуудыг өвлийн улиралд амарч сувлуулах боломжоор хангана баруун бүсийн ахмадын асрамж үйлчлэгээний төвийн нэг давхрыг бүрэн төгчүүлэн ахмадын алтан үе сувлын үйлчлэгээг үзүүлэхээр 1-р сарын 6-ны өдрөөс эхлэн ахмадуудаа хүлээн авч эхэллээ. Алтан үе сувлиас үйлчлэгээ авч байгаа ахмадууд 7 хоногт 160 мянган төгрөгийн эмчилгээ үйлчлэгээ авах ба мэргэжлийн эмч сэтгэл зүйчийн багтай хамтран уламжлалт сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчлэгээ үзүүлж ажиллаж байгаа юм а. За би нэгд өдрөөс эхэлж энэ алтан үе сувлилд амарч байна. За манай Увсан аймагтын ахмадын амралт харьхраа ууланд байдаг гэдгийг мэддэг. Амарч үзээгүй. Тэндсэн бол аймгийн төв олон сумын хүмүүс амардаг ооч дугаар ихтэй л гэж дуулж ирсэн. Гэтэл аймгийн хөдөлмөр нийгэм халамжийн газар энэ асрамжийн хуучин бидний нэр томьёогоор л асрамжийн одоо бол энэ маань бүр өргөжээд баруун таван аймгийн ахмадын халамж үйлчлэгээний төв болцсон юм байна. Тэгэхээр энэ байр савынхаа боломжийг тэгээд энэ алуун газрын хүмүүсийн санаачлахаар өвлийн нөхцөлд ахмадуудыг энд нь амраагаад суулгах чинь эхэлж байгаа анхны дамрагч болж байна. За энд бол хоол унд бүх асуудал орд дэвсгэр бүхэмнэнд шийдэгдсэн бүгд бэлэн байна. За энд бол эмчилгээний хувьд бол дандаа уламжилт эмчилгээ хийх юм байна. Одоо тэр барай засал, төөнөр тэгэл бомб тавихаас эхлэл иллэг массаж. Одоо биднийг бол бүр галтгоон зөвхөртөл оруулахгүйгээр энэ байр тасагт нь хоол ундын хүртэл зөөжрээд өгч जैन. Энэ үйлчлэгээ эмч сувлэгч бүх хүмүүсийн одоо харьцаа үйлчлэгээний соёл маш өндөр байгаад одоо баярж талархаж байна. За энэ далимт хэлэхэд ийм сайхан одоо соёл нээгч яах юм. Энэ удаад бол 10 хүн амархаар орд дэвсгэрийн бэлдсэн байхад хүмүүсийн тоон 10 хүрэхгүй байгаа явдал бол энэ мэдээлэл бас хүмүүст хүрэхгүй юм уу? Энийг ойлгохгүй байгаатай холбоотой болов гэж ойлгож байна. Үнэхээр энд ирснээрээ бид нэр одоо энэ тэнхээ тамир үйлчлэгээ бүх юм одоо сайхан болж байгаад баярлал талархаж байгаа юм бүх ажилчид нь одоо алуун хаагчид нь зохион байгуулж байгаа компани энэ газарт бол таларснаа илэрхийлж байна. Зуны цагт цүнхэг амралтын газарт ахмадуудаа хүлээж авдаг. Энэ жилээс өвлийн цагт ахмадын асрамж үйлчлэгээний төвд ахмадуудаа хүлээн авч асаргаа сувлгаа үзүүлэх боломжтой болж байгаа бөгөөд 7 хоногт ахмад өндөр настай хөгжлийн мэргэжилтэй 10 хүн хүлээн авч Тэнгэрлэг тус хувьчат компани эмч сувлэгчдийн уламжлалт барай зүү төөнөр сэргээн засах эмчилгээ амралт сувлаар үйлчилж байна. Манай Тэнгэрлэг тусгийн компани бол энэ ахмадын алтан үе сувлил болон хөгжлийн мэргэжилтэй иргэд ахмадуудтай бол сэргээн засах үйлчлэгээ үзүүлдэг. Үзүүлэхдээ бол нэг их эмч, 2 бага эмч, 2 сувлагч гэсэн орон тоотойгоор тэгээд тендерт ингээд ороо тэгээд гэрээгээр одоо ажиллаж байгаа. Тэгээд алтан үе сувлилд бол цүнхгийн амралтанд зуны улиралд амарна. Тэгээд өвөл болохоор наашаа одоо улаан говроо орж ирээд аймгийн төв дээр энэ хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын дэрэгдэх одоо ахмадын алтан үе сувл өвлийн улиралд одоо ингээд таалгуудыг нэгээд ажиллаж байгаа. Ингээд 7 хоногт 10 хүн аавна. 10 ахмадтай бол иллэг масаа зүй төөн барайцл гээд шаардлага гээд бүхий үйл ажиллагаагаар үйлчилж байгаа. Одоо эхлээд одоо 3 хоног. Одоо үргэлжлүүлээд 5 сар хүртэл энд ахмадууд аваад ажиллана. Манай ахмадууд арга мэдж байгаа. Яг цүнхгийн амралтанд л ямар үйл ажиллагаа явуулдаг байсан тэр бол яг энд яг адилхан явагдана. Тий. Тэгээд одоо 100 удаа гарч чаддгүй нөгөөт үр ач зээгээ хардаг хүмүүс чинь одоо өвлийн улиралд энд бас 5 дахьтаа сайхан амраад өдрийг өнгөрөөгөө л гэж хэлэх байна да. Тэ харж хандах хүнгүй ганц бие ахмадууд болон хөдөө сумдын зорилттой түлгийн өндөр наст нь та бүхнийг аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын дэргэдэх баруун бүсийн ахмадын сувлийн алтан үе асрамж сувлийн үйлчлэгээнд өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Дараагийн мэдээ аймгийн нутаг дэвсгэрт ханиад тумны дэгдэлт их байгаатай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7 хоногор сунгалаа. Бүх өмчлөлийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногор зогсоох шийдвэрийг гаргалаа. Увс аймгийн хэмжээнд амьсгалын замын томуу цус төвчний өвчлөл амралтын үйлчлэгийг 17.6% хүрч нэмэгдсэнтэй холбогдуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2019-с 2020 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг 7 хоногор өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 1-р сарын 8-ны өдрөөс эхлэн 12 хоногор тус хязгаарлах шийдвэрийг аймгийн онцгой комисс гаргалаа. За, үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдоод 6-ны өдөр бол аймгийн онцгой комисс оролцсон байгаа. Аймгийн онцгой комисс оролдоод за ерөнхий боловсролын сургуулийг амралтыг 7 хоногор 19-нийг дуустал 1-р сарын 19-нийг дуустал одоо цэцэрлэг бухимчлалын цэцэрлэгийг бол 19-нийг дуустал үйл ажиллагааг зогсоож өгөөч гэдэг байдлаар бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яамд бол хандсан байгаа. Өнөөдөр бол бичгийн хариу сая ирж байна. Энэ бичгэн дээр бол өссөн нөхцөл байдлыг одоо судлаж үзээд зогсоохын зүйтэй маа гэсэн шаардын шийдвэр ирж байгаа болохоор энийг бас ард иргэд та бүхэндээ танилцуулж байна. Энэ шийдвэрийн дагуу бол одоо 1-р сарын 19-нийг дуустал сургуулийн амралтыг 7 хоногор сунгаад за сургуулийн өмнөх боловсролын байгуулах одоо цэцэрлэгийн үйл ажиллагааг бүх өмчлөлийн цэцэрлэгийн үйл ажиллагааг бол 19-нийг дуустал одоо маргааш сахилаад зогсоохоор шийдвэр гарсныг бас мэдэгдэж байна. Энэхүү одоо 10 хоногийн хугацаанд бол бас 12 хоногийн хугацаанд бид нар бас нэлээдгүй ажлыг хийе гэж төлөвлөж байна. Аймгийн онцгой комиссаас бол одоо эрүүлжүүлэх энэ ханиадны вирусыг дарах энийг одоо энэ 10 хоногийн үйл ажиллагаанд бас нэлээдгүй орон нутгтай үйл ажиллагаа зохион байгуулахад төлөвлөд ажиллаж байна. За мөн ард иргэдтэй сануулж хэлэхэд энэ ханиадны вирусын үе дээр бол бас нэлээдгүй үрдсэн сэргийлэх. За ханиадтай бол бас гадар дотор хамаагүй явахгүй байх, хөгдөөдөө олон нийтийн газар шаардлагагүй бол явуулахгүй байх энэ төр дээр бол бас нэлээдгүй арга хэмжээ авч ажиллаач гэж бас хүсмээр байна. Олон нийтийг хамарсан тэмцээн нуралдаанд бусад арга хэмжээг дээрх хугацаанд зохион байгуулахгүй байхыг эцгэх болоод сургууль цэцэрлэгийн удирдлагуудад аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна.